За өдрийн минь төргийн монголчуудтай. За тэгээд социализмын нийгэм буюу 1990 оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн нийгмийг одоо шүүмжлээд байгаа хоёр төрлийн хүмүүс байна. Нэгдүгээр бүлэгт нь болохоор социализмын хувьд амьдрал үзээгүй мэдхгүй буюу 90 оноос одоо хойш хүүхдүүд. За нөгөөх нь болохоор биднээс ах хүмүүс одоо дээдлийн үе юм уу. За тэр хүмүүс нь одоо ямар өчтэй хүмүүс вэ гэхээр за хүүхдүүд бол яг өнөөдөр энэ хүмүүсийн амар одоо нэг үнэхээр тийм байсан юм гэж ойлгож байгаа. Тэгэхээр социализмд ч тийм ч муу ч юм байгаагүй юм л та. Би бас нэг зах зугаас нь амьдраад үзчихсэн юм. За тэгээд энэ юуны гол хэлэх гээд байгаа зүйл нь гэхээр яг энэ социализмыг муулаад байгаа хүмүүс нь болохоор яг тэр социализмын үед Монгол улс хөгжлөөрөө 15 жилээр одоо төрүүлж явсан одоо Азийн хөгжиж байгаа орнууд дундаа 15 жилээр хөгжлөөрөө төрүүлж явсан хурдтай явсан хүнсний бүтээгдэхүүнээ бүгдийн дотооддоо үйлдвэрлэдэг илүүг нь гадшаа өгдөг байсан. За зарим материалууд дээр болохоор нэг гадны улсууд руу одоо донор улс байсан бохоо донор улс байсан. За тэгээ бүх хүн ажилдаа орлоготой сургууль сойд одоо гудамж мэдрэлдэг хүн бараг байхгүй. За газар одоо нутаг бүрэн бүтэн. За одоо нэг Монгол улс барих гад сүүлийн 30 гаруй жил барьж чадахгүй байгаа нэг том үйлдвэрүүд чинь 270 орчим үйлдвэр тухайд үйл ажиллагаа явуулж Монгол улсын одоо хүнсний болон бараа материал түүхий сүүн бүтээгдэхүүний махан бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл хүнсийг дотооддоо 100% хангадаг байсан энэ үе. За тэгээд маш чанар дээрээс хулих бараа материал гэж байдаггүй. Монгол хүн одоо хуурамч хүн гэж байдаггүй. За олон дунд ганц нэг хүн байдаг гэсэн. Ингээд хүний сайхан сэтгэлтэй хөгжимгүй. За тэгэл ерөөсөө социализмын үед л одоо тэгэл барууны одоо зөвхөн Оростой харилцдаг байсан юм шиг яриад байгаа. Гэтэл болохоор асар олон хүмүүс болохоор барууны орнууд, Европын орнууд одоо тогтвол эзэмссэн байдаг. За тэгээд тэр одоо баялаг тийм үү. Өнгөрсөн үеийн бүх баялагийг идэж уу 91 оноос хойш одоо Монголын одоо эдийн засгийн санд буюу эдийн засгийн сан Монгол банкнд байсан 5 тонн алтаалга болсон. За тэгээд одоо юу гэдгийг бүх одоо өмч хөрөнгө баялагийг хэдхэн хүмүүс хуваагаад идээд хувьд авчихсан. За тэр хүмүүс одоо өдгөө юу гэж нэхэр социалист нийгэм, социалист тогтолцоог одоо үгүйсгээл социализмын үеийн юмнууд, социализмын үеийн тийм юм, социализмын үе гэдэг ингэ яриад байна. Гэтэл тэр муулаад байгаа хүмүүс та нар өөрсдөө бүгдөө социализмын үеийн бүтээгдэхүүн гэхгүй юу? Ардчлалын бүтээгдэхүүнд одоо л одоо хил хөлд ороод нийгэмд одоо гарч эхэлж байна залуучууд. За та нар бүгдөө муулаад байгаа нийгмийнхээ тогтолцооны бүтээгдэхүүнүүд. За өнөөдөр тэр баян тарган тэр бумтан одоо энэ зэрэгэл одоо хуур гэж яриад байгаа үе дамжсан удам дамжсан баян манай Монголд бол байхгүй. 30 гаруй жилийн өмнө бүгдөө одоо улсын хурлын гишүүн асан гүн далаагаас бусд нь бүгдөө малчин, тариачин, ажилчин ангийн л одоо хүмүүс л үр удмууд л та бид нар. Тэгээ тийм байж одоо нэг одоо барууны өндөр хөгжилтэй орнууд одоо англи гэдэг улсуудыг бүр үе дамжсан тийм одоо лорд юунууд шиг тийм ээ баячууд гэдэг өөрсдөө ойлгочихсон. Тэгээ хөрөнгөийнх нь их усүр нь бол дандаа тэр Монголын ард түмний буюу Монгол улсын өмч хөрөнгийг хувьд завшчихсан хүмүүс. Тэгээд ийм хүмүүс л одоо социализмын нийгмийг одоо буруутгах юм. За би бол 100% зөв байсан гэж хэлж байгаа юм шиг. Гэхдээ социализмд чинь бас ардчлал гэж байсан юм аа. Социализмд чинь болохоор барууны орнуудаа одоо 3 4 5 6 дахь хөрш орнуудтай харьцаж байсан юм аа. Оюутан залуучуудаа сургаж байсан юм аа. Хил усны бүгд бүтэн байсан юм аа. Хүн чанартай байсан юм аа. Одоо тэгээд бүх юм одоо үгүйсгтэй л юм. Тэгээд нэг зүйлийг онцлоод хэлэхэд болохоор манай Монгол улс за 2020 оны хүртэл 30 жилийн хугацаанд нэг ширхэг баялаг үнэт зүйл бахархал бий болгоогүй. Нөгөөд нь муулаад байгаа өнгөрсөн одоо 70 жилийн тогтолцооныхоо бий болгосон одоо газрын доорх баялаг хайж олсон ордууд за барьж бий болгосон хотуудад л амьдрал байгаа юм л уурхайг ашиглаад. Өнөөдөр одоо муулаад байгаа тэр одоо тогтолцооноос ч хойш 30 жилийн хугацаанд Монголд нэг суурин газар баригдаагүй. Монгол танаас суурин газрууд устж өгөөсөн 30 жилийн хугацаанд.
Монголд нэг үйлдвэр баригдаагүй. Бүгд суурь үйлдвэрүүд нь 270 гаруй үйлдвэр устдаж өгөө болчихсон. За Монгол хэл одоо энэ хятадууд одоо юу гэдэг нь дорнод одоо урд нутгуудаар ингээд газар доогоо нөхлөө бараг хот шиг юм болгож ингэж амьдарч байгаагүй. 30 жилээс хойш юм болчихсон. Тэгэхээр 30 жилийн өнгөрсөн ажлын 30 жилийн хугацаанд ерөөсөө өнгөрсөн 70 жилийн хугацааны баялаг түүхий идэг одоо үнэт зүйлийг ингээд мөлжөөл ингээд амьдраад байгаа байхгүй яг цөөвөр чон шиг ингээд мөлжөөл. За 2020 оноос хойш харин газрын тосны үйлдвэр за одоо тэр юуны сая сүүл Монгол Улсын ерөнхий сайд одоо хөрс бүхий Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ сайдын яг гардаж өөрөө бий болсон тэр гардаж одоо хариуцж хийсэн алсын хараа 2005 урт хугацааны хөгжлийн үйл баримтал. За мөн одоо шинэ сэргэлтийн бодлоготой холбоотойгоор анхны 30 жилийн хугацаанд хот бий болгож байна. Шинэ нисхийн хүндэд. За тэгээд одоо өөр мэдэхгүй. Тэгээд одоо 20 оноос хойш бол өнгөрсөн нөгөө 70 жилийн хугацаанд бий болсон баялаг одоо газрын доорх баялаг хайгуул лиценз одоо уурхаад эдрийг бол харин төрөө буцаад ард түмний мэдэлд авахд ийм ажиллагаанууд хийгдэж явж байна. За ийм учраас дэмжиж байгаамаа. Тэрнээс бол 30 жилд бол баялаг нэгт баялаг бүтээгдэг үү 70 жилийн хугацаанд бий болсон бүхнийг идчихүүлж байх болсон. Эрдэнэт, Дархан, Хөтөл, Улаанбаатар, Багнуур налайх тий ингээд аймгийн төвд одоо бүх 21 аймгийн төвд байгаа тэр нөө муулаад байгаа модон барилгууд чинь одоо хүртэл байгаа модон барилгууд том модон гүүрүүд чинь тийм ээ энэ бүгд чинь бүгдөө энэ социализмын гэж одоо ад үзэж байгаа нийгэмч үед бий болсон юм аа. За ийм учиртай шүү. Тэгэхээр социализм буюу төрсөн төлөө эдийн засгийн үеийг бол доош нь хийхгүй. Зүгээр л энэ бол манай нийгмийн суурь байсан. Өнөөдөр энэ одоо 70 жилийн хугацаанд энэ баялагийг бүтээгээгүй байсан бол та нар юугаа идчихвэл өнөөдөр тарган гахаа шиг таргалчаад өөрсдөө баян инээтрэ гэж ингэж ярьж байгаа хөтэй тийм ээ. Тэр энийг бас бодож үзэж донгосорой зарим хүмүүс.